За энэ сарын үед бид нар хүмүүсийн дунд байдаг нийтлэг төгөрөглийн талаар төлөвлөгөө ярих гэж байгаа. За энэ дотроо нэг нийтлэг төгөрөгл нь болохоор хүмүүс ямар нэгэн ногоо юм уу, жимсний смути уугаад, шүүс уугаад биеэ хоргоожуулна, цэвэрлэнэ, за мөн цай уугаад гизээ цэвэрлэнэ гэж ярьдаг. Тэгэхээр хүний биеийг одоо энэ хоргоожуулах процесс гэдэг чинь тийм энгийн зөвхөн ганцхан төрлийн зүйл хэрэглээд болчдаг зүйл биш. Энэ бол бидний илэгний үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Тэгэхээр би та бүхэнд илэг ер нь ямар үүрэгтэй юм бэ? За тэр илэг өөрийнхөө үүргийг гүйцэтгэхийн тулд тэгэхээр би ямар одоо шат амжлага дамжижээж биеийг ерөөхдөө одоо хоргоожуулдаг янз бүрийн үүргээ гүйцэтгэх юм бэ гэдэг тал дээр мэдээлэл зөвлөгөө өгөх гэж байна. За энийг бол би цуврал байдлаар өгнө. За өнөөдрийн хувьд болохоор илэг ямар үүрэгтэй талаар товчхон танилцуулъя. За энэ талаар та нар мэдчихэж болно. Гэхдээ бас хэлэхэд санахад одоо илүүдэхгүй ийм зүйлийн талаар ярина. За илэг бол хүний биед байдаг дотор эргэтэн дотроос хамгийн том нь. Тэгэхээр гадна хамгийн том эргэтэн болохоор бидний арьс шүү дээ. Тэгвэл дотор эргэтнүүдийн хамгийн том нь болохоор илэг байдаг. За илэг бол хамгийн ачаалалтай ажилладаг. Нэг өсөндөө бидний биохимийн үйлдвэр лаборатори, бидний доторх лаборатори байгаа. Үүргийн хувьд аваад үзэхэд бол маш олон. Ер нь бол 500 гаруй үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Гэхдээ энэ дотроос хамгийн чухал 2 үүргийг илэг гүйцэтгэдэг. Өөр эргэтэн тэр үүргийг нь гүйцэтгэж орлуулж чадахгүй гэсэн үг. За энэний нэг нь болохоор илэг бол бидний биеийг хоргоожуулдаг. Тэгэхээр өдөрт илэг одоо 1 тонн цус шүүж хоргоожуулдаг. Ингэж шүүж явах явцдаа 250 гаруй төрлийн хорт бодисыг таньж ялгаж авдаг. За тэгэхээр хорт бодис гэхээр бид нар ямар хор хэрглэж байгаа биш гэж бодож магадгүй. Гэхдээ бидний өдөр тутамд хэрглэж байгаа энгийн гэж үзэж байгаа тэр одоо зүйлсүүд бол бидний биед илэгний хувьд бол хортой бодисууд болдог. Тухайлх юм бол энэ 250 гаруй төрлийн хор дотор 30-аас 40% нь болохоор бидний хэрглэж байгаа хоол хүнснээс ууж байгаа зүйлсээс орж ирнэ. Мөн бидний амьсгалж байгаа агаараас хэрглэж байгаа одоо гоо сайхны бүтээгдэхүүн үнэртэн тоос одоо юу гэдгийг тэр бүхнээс орж ирж байгаа. За үлдсэн хорт бодисын 30-аас 50% нь болохоор бидний өөрийн биед явагдсан янз бүрийн одоо бодисын солилцооны үр дүнд үүссэн хаягдлууд байдаг. Тэгэхээр энэ хаягдлуудыг мөн адилхан илэг хоргоожуулдаг. За үлдсэн хувь нь болохоор бидний хэрэглэсэн төрөл бүрийн эм бэлтгэл тариа. За мөн бидний биед ороод ирсэн янз бүрийн төрөл бүрийн бичил биетүүд, мөн бичил хуванцрууд орж ирнэ. За энэ талаар бол бид нар тусад нь одоо бас зөвлөгөө оруулна. За мөн ахуйн химийн бодис одоо цэвэрлэгээний янз бүрийн хэрэгслүүд энэ бүхэн бол орж ирдэг. За тэгвэл илэг бие хоргоожуулахын тулд эхлээд эдгээр хорт бодисуудаа таньж одоо ялгадаг. За энийхэн дараа болохоор тэр хорт бодисуудыг жижиглж задалдаг. Тэгэхээр ингэж задалж жижиглснийхэн дараа тэр тухайн бодисыг бид хоргоо болгоод тэгээд тэрнийхэн дараагаар бол бидний цөсөөр, шээс, өтгөнөөр биеэс гадагшлуулдаг. Тэгэхээр илэг өдөртөө 2 литр хүртэл цөс ялгаруулж байгаа. Тэгэхээр хүний наснаас хамаарна л да. Ер нь бол бага насны хүүхэд бол дөнгөж төрсөн хүүхэд бол 300 мл. За тэгээд насан турсан хүн бол 2 литр хүртэл байдаг бол нас ахихын хэрээр бас энэ цөс нь багасаад нэг ойролцоогоор 600-аас 800 мл болтол багасдаг. За тэгвэл илэг өдөртөө 800-аас 2 литр хүртэлх цөс ялгаруулад за тэр цөсөндөө бидний биед одоо хэрэггүй болсон тэр хорт бодисыг ялгаад шүүгээд тэгээд тэр цөс нь гизээр дамжаад биеэс гадагшилдаг. Өөрөөр хэлбэл тэр хорыг гадагшлуулах сууг нь болохоор бидний гидс байгаа. За илэг тэгэхээр 2 чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Нэг нь болохоор биеийг хоргоожуулдаг юм байна. Тэгэхээр энэ процесс бол өөрөө маш нарийн төвхтэй явагдана. Зүгээр нэг ганц ногооны шүүс уугаад, смути уугаад ч юм уу эсвэл цэвэрлэгээний цай уугаад болчдаг зүйл огт биш. Энэ бол маш олон шат амжилгаар явагддаг. Тэгэхээр энэ талаар бид нар бас удахгүй тусад нь зөвлөгөө бичлэгийг мэдээллийг оруулъя. За дараагийн илэгний нэг чухал үүрэг нь болохоор хүний биед хэрэгтэй амин чухал нийтлүүдийг өөрөө үйлдвэрлэж яадаг. Тухайлх юм бол бодисын солилцоо химийн явагдахад зайлшгүй шаардлагатай одоо уураг, нүүрс устай эдгээр шимт бодисуудыг. За мөн бид энерги үүсгэж яадаг нийтлүүдийг үйлдвэрлэж яадаг. За тэрнээс гадна бидний биед холестерин үйлдвэрлэж яадаг. Тэгэхээр таны биед байгаа нийт холестериныг 100% гэдээ аваад үзэх юм бол ердөө 20% л таны идж байгаа амьтны гаралтай өөх тосноос орж ирдэг бол үлдсэн 80% таны илэг өөрийнхөө эд эсэд хэрэгцээг нь хангах зорилгоор үйлдвэрлэж яадаг. За мөн дааврууд байна. Янз бүрийн дааврууд байгаа. За мөн хоол боловсруулах төрөл бүрийн задлагч бодис, фермент эдгээрийг одоо илэг өөрөө үйлдвэрлэж яадаг. За мөн бид одоо маш чухал нэгэн одоо үйлдэл болох антиоксидант гэж байдаг тийм ээ. Хэд эсрэлтийн эсрэг бодисыг бас илэг үйлдвэрлэж яадаг. Тэгэхээр таны илэгний үйл ажиллагаа хэвийн явуулж явах юм бол эдгээр одоо үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгэхээр илэгний үйл ажиллагаа доголдсон байгаа бол энэ одоо саяны дурдсан одоо 2 чухал үүрэг. Энэ 2 үүргээ илэг гүйцэтгэж чадахгүй байснаас болоод таны биед маш олон төрлийн шинж тэмдгүүд зөөрөд илэрхээс гадна цаагаараа олон төрлийн одоо өвчлөлийн суурин тавигдчихэдэг.
Тэгэхээр бүгдээрээ илгээ жоохон судлаа. Энэ сарын хувьд бол илгэтэйгээ жоохон ойрхон танилцъя. Тэгээ илгэний өөрийнхөө биеийг хоргоожуулж байгаа, илгээ одоо биеэ хэрэгцээтэй тэр зүйлсийг үйлдвэрлэж байгаа энэ процессд нь бүгдээрээ дэмжлэг болох тэр хоол хүнсийг иддэг, тэр дадалт зуршлыг арилгаж дадлыг хэвшүүлдэг ийм одоо зөв амьдралын хэв маягт бүгдээрээ суралцгаая. Тэгээ утгагүй дараагийнхаа бичлэгээр бүгдээрээ биеэс хор гадагшлуулахын явцын талаар илүү дэлгэрэнгүй ярилцгаая. За ингээд хотод гэж зайл болохоор ийм бэлтгэлгүйгээр өөрийнхөө амьдралын өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар хоолтойроо эрүүлжүүлэх энэ эрүүл мэндийн аянд бүгдээрээ мордцгоё. Одоо тэгсэн энгүү хандгацгаая.